За ресторанд 16 ширээтэй. Ширээнүүд 3, 4, 6 сандалтай гэж. За 3 ба 4 сандалтай ширээ нь болохоор 36 суудалтай гэж. За ресторан нийтдээ 72 ширхэг суудлын багтаамжтай. За тэгвэл хэдэн ширээ 3 сандалтай вэ гэж. За тэгэхээр 72-оос 36 асчих юм бол 36 ширхэг суудал бол яг үхээр 6 сандалтай ширээнийх болно гэсэн үг. 6 сандалтай ширээнийх. За тэгээд үлдсэн 36 суудал маань нийтдээ 10 ширээнд бол хуваарлагдана гэсэн үг. 10 ширээнд хуваарлагдана гэсэн үг. За тэгэхээр эндээс бол яг үхээр шууд дахиад тулааны бодлого болно гэсэн үг. За 4 дээр болохоор нийт 10 байгаа. За тэгэхээр бүх ширээ бол 4 сандалтай байсан гэж бодчих юм бол 10-ыг 4-өөр үржих юм бол 40 суудал болно гэсэн үг. 40 суудал. За 40-оос 36-аас асчих юм бол 4 суудал бол илүү гарсан. За энэ илүү гарсан 4 суудал бол ямар хүчтэй вэ гэхээр 3-уудыг болохоор бүгдийг нь бол 4 гээд нэгийг илүү толоо явцсан. За тэгэхээр эндээс бол 3 ширээ бол 4 суудалтай болж таарах нэ. 4 ширхэг ширээ 3 суудалтай болж таарах нэ. Тэгэхээр эндээс бол 4 гэсэн хариу зүг байх нэ.